Найтайхад бурхан өршөө гэж хэлдгийн учир. Эрт цагт нэгэн хувилгаан айлын 3 настай хүүгийн сүнсийг авахаар явж байсан чөтгөртэй даралджээ. Учир явдлыг мэдсэн хувилгаан өнөөх айл руу чөтгөртэй хамт явахаар шийдэж. Газар хорох зураа өнөөх хоёр нэлээдгүй зүйлийг ярилцсан явдал. Чөтгөр хувилгаанаас "Чи юунаас айдаг вэ?" гэхэд хувилгаан хэсэг дуугүй явснаа "Би аах тайцаа дарга мөнний махнаас л айдаг да. Харин чи юунаас айдаг вэ?" хэмээн чөтгөрөөс асуухад чөтгөр "Би алтан арганаас л үгэлцгийн агартал айдаг да" гэж хариулав. Ийхүү ярилцсан явсаар өнөөх айлын гадаа ирэхэд чөтгөр "Хувилгаанаа, чамайг энэ айлд суухад хүүхэд нь найдаж үний мах. Тэгвэл чөтгөр өршөө" гэд хэлчихээрэй. Гэхэд сэжиг авсан хувилгаан дотроо хэлж ярьжгүй зүйлдээ анхаарахгүй бол болохгүй нь бололтой гэж бодоод өнөөх айл руу чөтгөрийг дагуулan орлоо. Ингээд хувилгаан чөтгөр хоёр өнөөх айлд хоолцоо эргүүлэн суугцоор гэрийн хооморт аавынхан үүр дээр суусан хүүгийн царай нь барааж ирснэ. Найдаж орхив. Хувилгаан хурдхан "Бурхан өршөөг" гэхэд хажууд нь суусан чөтгөр баг царийг бараан уцаардангуй төрх гарган суутал. Гүү дахин нэг найтайхан тэр. Яг энэ үед хувилгаан амдаа цай балгачсан байсан тул чөтгөрт боломж олдхон тэр. Чөтгөр өршөө хэмээн хэлж орхив. Үүнтэй зэрэгцсэн аавынхан өөр дээр суусан хүүж ухаан алдаж. Сүнс нь чөтгөрийн мэдлэлд оржхон тэр. Чөтгөр өнөөх айлаас угсахын гарахад хувилгаан ч мөн түүнийг даган гараад "За, сүнсийг нь авчих уу?" гэхэд чөтгөр "Авах нь ч авлаа. Чи харин түрүүн яагаад бурхан өршөө гэд хэлчихвэ? Түүнээс ч болж баахан бурхан хүүхд хойж суучгаад сүнсийг нь өгөхгүй нэлээд л зовоолаа. Гэхэд хувилгаан чимээгүй гэх чинь зогссноо. "Алив хүүгийн сүнсийг нэг хараадах да" гэхэд чөтгөр түүнд харуулав. Яг энэ үед хувилгаан боломжийг ашиглан хүүгийн сүнсийг булааж аваад өнөөх айлын хажууханд байсан будан дунд ороод суучих. Чөтгөр хизээний л өөрийн айж явдаг зүйлийн хувилгаанд хэлчихсэн байсан тул хувилгаан шидийн аргаар нөх буднуудыг алтан арган мэт харагдуулахад чөтгөр ойртож чадалгүй хийдэг бүтэн зогссноо. Ууралсан уурандаа бутыг дарган онны мах агтай цайны эдгээр болж орхиод хувилгааны гарч ирэхийг хүлээнсэн. Энэ зурд хувилгаан галасааж дарган онны махыг хиншаараа хажууханд нь байсан тогтоол уснаас шүүж аваад цайны эдэтэй хойлон буцалгаад цай чанаад араа үр хангаагаа нэлээдгүй цайтай болгож аваад дадав. Чөтгөрч хүлээж тэслэхгүй яваад оглоо. Ингээд цэцэн мэргэн хувилгаан өнөөх айлд орж хүүгийнхэн сүнсийг биед нь буцааж оруулаад хүүгийн сүнс биенээс нь яагаад гарч чөтгөрийн мэдлэлд очсныг аав ээжд нь тайлбарлаж өгөв. Нэгэн айлд буян үлдсэн гэдэг. Энэхүү явдлаас хойш хүнийг найтайхад нь "Бурхан өршөө" хэмээн дуу мэгтэй хэлдэг болсон юм. Найтайхад бурхан өршөө гэж хэлдэг болсон домог тань таалагдсан бол суугаад хэмжээд сав дарж лайк шеэр гарамгүй хийгээрэй. Домог хэрэг уншсан арднаас эдэн өмч